За өнөөдөр P2P гэдэг үйлчилгээний тухай ямар алдаа хүмүүс гаргаж байна гэд ийм бичлэг оруулж өгнө. Яг тэгвэл би яг нөгөө та нарыг хувь хүн болгон ямар алдаа гаргадаг байдгийг мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Над руу чат бичээд юм асуунгууд хүмүүс чи энийг ойлгодог юм байна гэж ойлгодог, тийм үү. Тийм болохоор нэг хүний чатан дээр үндэслээд ямар юмнуудыг сайн ойлгодоггүй юм бэ гэдгийг хэлээд өгье. Яагаад гэвэл сүүлийн үед P2P хүмүүс ерөнхийдөө ашиглаад сурцсан байгаа. Гэхдээ зарим хүмүүс одоо юу гэдэг мерчант болох сонирхолтой байд юм бэ. Мерчант болно гэдгийг бид нэр өөрсдөө мэдчихэж байгаа, тийм ээ. Энэ одоо би хар үгээр хэл тайлбарлаж өгöd байгаа шүү дээ. Мерчант гэдэг бол бидний Монгол банкны картанд байгаа төгрөгийг Binance бирж рүү буюу бусад бирж рүү USDT болгодог. Нөгөөх нь бидний Binance бирж дээр байгаа USDT гэдэг stable coin шүү. Тэрнээс биш биткойныг биш, этериумыг биш. Энэ USDT-г буцаад бидний Монголын банкны карт руу гаргаж өгдөг. Энэ зөөчилж өгдөг хүмүүсийг мерчант гэж хэлээд байгаа. Тэгэхээр би бол энэ зөвхөн Монголын хувьд л яриад байгаа, тийм ээ. Энэ дэлхийн нийтээр энэ байна. Тэгэхээр энэтэй холбогдуулаад сүүлийн үед маш их улуун үр явагдчихээн. Ягаад гэвэл нөгөө өөрөө мэдхгүй учраас нэгдүгээр мерчант болох сонирхолтой хүмүүс байна. Хоёрдугаар лууртай хүртэгдчихээн энэ стейбл койноос шалтгаалаад. Тэгээд эхнийх дээр нь би эхлээд тайлбарлаад өгье. Мерчант гэдэг маань таны өмнөөс арилжаа хийж байгаа хүн биш. Танд ашиг олж өгч байгаа хүн биш. Мерчантууд бол зөвхөн зөөчлөгчийн үргэл гүйцэтгэж өгч байгаа гэсэн. Нэгэсэндээ таны Монгол төгрөгөөр USDT буюу USDC ч гэдэг юм уу, stable coin-ыг бирж дээр чинь гаргаж өгөхэд л тусалж байгаа. Эсвэл stable coin-ыг чинь банкны карт руу чинь яг тэр өдрийн ханшаар сольж өгч байгаа гэсэн. Тэрнээс биш над руу чат ütсэн хүнийг харж байхад эндээс юу гэдгийг те арилжаа хийж байгаа юмтайгаа андуураад байна. Үгүй. Энэ хүмүүс ашигтай ажилдгүйгүй л мэдээж ашигтай ажилдаг бай таарна, тийм үү? Яагаад гэвэл эдгээр ханшийн зөрөн дээрээс жишээлбэл ашиг хийж байгаа. Гэвч арилжаа хийж байгаа хүнээс өөр. Зөвхөн stable coin дээр л яригдана. Арилжаа бол биткойныг зарах, худалдаж авах, хямдхан койнуудыг худалдаж аваад үнэтэй зарах, тийм ээ. Тэрнээс биш P2P бол зүгээр л юм дундын үйлчлэгээ байх нь шүү дээ. За энд нэгдүгээрт нь хүмүүс юун дээр их толгойн эргэлдээд байдгийг гэвэл би нэгдүгээрт USDT-гээ худалдаж авах, би хоёрдугаарт USDT-гээ зарах. Энэ хоёр дээр маш их толгой нэрвэж байна. Тэгэхээр энэ дээд талын buy гэдэг дээр би өөрийнхөө өмнөөс та нарт ярьж өгч байгаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө өмнөөс, тэрээс мерчантуудын өмнөөс биш. Buy гэдэг чинь би USDT-г худалдаж авах гэж байгаа гэсэн. За sell гэвэл би өөрөө USDT-гээ зарах гэж байгаа гэсэн. Тэрнээс биш энэ мерчант хийж байгаа энэ хүмүүс жишээлбэл би USDT худалдаж авах гэж байгаа юм чинь тэр хүн маань зарах гэж байгаа гэсэн. Тэгэхээр худалдаж авах гэж байгаа хүн зарах гэж байгаа хүн хоёрын хооронд нөхцөл нь яг таарсан тохиолдолд бол гүйлгээ хийгдэнэ. Тэрнээс биш энэ маань автоматар ихэнх нь явагдаад тий автоматар тавигдсан маа гэсэн. Тэрнээс биш юу шиг ингэж ойлгоод их айгуу сонин. Би жишээлбэл энэ мерчанттай ингэж тохиролцсон гэж ойлгоод. Тийм ерөөс байхгүй. Энэ хүний нөхцөл ингээл байж л байна. Хамгийн дээдлийн Diamond гэдэг хүний нөхцөл би болохтон зэрэг миний үн 1 USDT би 3625-аар сольж өгнө л гэсэн. Тэгээд энэ хүний эрзээр нь миний энэ Binance бирж дээр байгаа миний мөнгө бол 28950 USDT миний эрзээрв. Би тэгтээ 10 саяас доош солилцоо хийж өгөхгүй. Тэгээ 10 саяас
30 саяас дээш солилцоо хийж өгөх гэсэн. Хэрвээ би өөрөө 10 саяас доош төгрөгтэй байх юм бол энэ хүнээс үйлчилгээ авч чадахгүй. Эсвэл би 30 саяас дээш төгрөг солих гэж байгаа бол бас энэ хүнээс үйлчилгээ авч чадахгүй. Яагаад гэвэл энэ хүний дээд талын хэмжээ 30 сая. Тэгэхээр чин надаас энэ мерчантууд яагаад ингээд энэ хүн л ингэж хүссэн. Мерчант хүн л ингэж хүссэн. Тэрнээс биш би зах дээр очиж 8 хийх гээд чи надад готлон 3000 гэдэг энэ чи надад 2800-аас өгчих гэж байгаа биш. Энд дээр хэрвээ би эннээс арай одоо юу гэдэг би чи хөдөлж авах юм чи хямд үнээр авъя гэвэл энэ 3625-аас хямд үн хайна гэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар энэ цаг минутын байдлаар хамгийн хямд нь 3625-аар би авах боломжтой. Гэвч надад 10 сая төгрөг байхгүй. Тэгвэл би яалтч авахгүй энэ үнээр авч чадахгүй доошоогоо 10 саяас доош үн хайна гэсэн. Тийм биз дээ. Тэгээд ингээд доошоо 3627 за би 5 сая бол ингээд 20 сая гэдэг юм 10 сая гэдэг ингээд миний мөнгө бага байх тусмаа би одоо жишээл 300 мянган төгрөгтэй болвол 3637.83-аар солино. Өөр надад арга байхгүй ягаад гэвэл би мөнгө багтаа учраас. Тэрнээс чи энэ хүн рүү чи надад нөгөө жоохон үнэ тэгэд өгчих гэх юм байхгүй. Тэгээ энэ бол энэ мерчантуудын хувийн хэрэг. Энэ мерчантууд л ингэж солино гэж байгаа л тийм. Тэрнээс бид нар зах дээр 8 хийгээгүй. Дараагийнх нь сэл. Энэ тохиолдолд би миний Binance-д байгаа USDT-гийн төгрөг болгочихоо. Нэгсэндээ би USDT-гээ зарах гэж байгаа гэсэн. Тэгвэл одоо би энэ хамгийн дээд талын хүнд заръя гэж бодъё. Би өөрийнхөө 100 одоо USDT болвол ханшаа 3615-аар бодож зарах нь штэ. Тэгтэл надаас ингэж суугаад ахыг сонь. Яагаад энэ бай дээр байгаа хүмүүс сэл дээр байхгүй юм бэ? Энэ чинь нөгөө мерчантууд чинь одоо юу гэж тайлбарлаж өгөх юм бэ та нарт чинь ингэсэн гэсэн үг үстэй. Би одоо эргэлт энэ хүн чинь эргэлт хийж байгаа тийм үү? Одоо жишээлбэл би миний юунд балансанд 23433 USDT байгаа бол би энэ өөртөө байгаагаа бүгдийн төгрөг болгоцсон бол надад USDT үлдэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр чинь би буцаагаад худалдаж авах хэрэгтэй. Тийм биз дээ. Тэгэхээр чинь буцаагаад худалдаж авахын тулд одоо нэг өсөндөө миний мөнгө маань за яг энэ арид эндүү их мөнгө юм те жишээ авахд аюу хэцүү. За одоо жишээлбэл энэ жоохон доошоо юу. За энэ хүн гэлээ гэх тийм үү. Ерөөсөө энэ хүн бол балансанд нь $290.93 байгаа гэсэн Binance дээр. Тэгэхээр хэрвээ надад 300 USDT-гийн яриа гарах юм бол тий энэ ч одоо жишээлбэл би худалдаж авах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ хүнээс энэ байгаагийн л худалдаж авах 290.93. Тэрнээс биш би хэрэв 300 авах хэрэгтэй бол энэ хүн рүү бичиж болохгүй нь шүү дээ. Тэгэхээр энэ хүн маань яасан гэвэл өнөөдрийн энэ цаг минутанд л одоо энэ резерв нь ийм харагдчихэв. Айгүй бол энэ хүн нэг цагийн дараа ч юм уу, нэг өдрийн дараа ч юм уу, 2 өдрийн дараа юм уу өөрийнхөө балансыг цэнэглээд мөнгө нь их болчихно гэсэн. Тэгэхээр энэ хүмүүсийн маань эргэлтийн мөнгө нь л ингэж харагдаж байгаа юм шүү дээ, тийм. Тэгээд энэ болохоор зарах байгаа тохиолдолд бид нэр бас энэ хүний нөгөө нэг би чинь одоо USDT-гээ зарах гэж юм чи энэ хүн чинь мөнгөтэй хүн байж ижил надаас USDT худалдаж авна үстэй. Тэгэхээр бас л резервийг харах хэрэгтэй энэ дээр. Резервийг харна гэсэн. За энэ одоо жишээлбэл энэ би хэрвээ зарах байгаа тохиолдолд энэ хүн бол хамгийн дээдэлтэй надад 2,531 төгрөг 2,531,200 л одоо яах нь. Тэр хэмжээнд л надад миний USDT худалдаж авах. Тэрс миний байгаа USDT маань 3 саяас дээш гараад явчих юм бол энэ хүн надад одоо үйлчлэгээ үзүүлж чадахгүй. Тэгэхээр эднэрийг би одоо зуучлагч нар гэж ойлгоно. Тэрнээс биш би эднэрт одоо юу гэдгийг те чи надад тэдээр зарчих би чамд тэдээр авъя гэдэг юм те тийм яриа бол байж болохгүй хар зах шиг. За энэ ихнийх нь
Дараагийнх нь мерчант болъё гэвэл болъё гэсэн хүмүүс над руу 2 удаа бичсэн. За мэдээж хэрэг мерчант болъё гэсэн хүмүүс байрнастай гэрээ хийн гэсэн. Тэ? Гэхдээ би яг өөрөө мерчант болж байгаагүй учраас тийм ийм байдаг гэдгийг нарийн дүрм журм нь бол мэдэхгүй. Мерчант болохын тулд өөрөө харьцангуйгаар мөнгөтэй байх ёстой. Яагаад гэвэл хэрвээ та бага мөнгөтэй байх юм бол мөнгө нь чинь одоо юу гэдэг те одоо жишээлбэл та 1000 USDT-тэй цааталтаа нэг 10 сая төгрөгтэй байх юм бол нэгсэндээ багадна гэсэн. Энэ нэг талдаа эсвэл мөнгө чинь нэг талдаа бөөгнөрчөөд эсвэл нэг талдаа USDT чинь бөөгнөрчөөд энэ нөгөө buy sell хийх гэж байгаа хүмүүст одоо тусалж чадахгүй нь шүү дээ. Тийм үү? Одоо жишээлбэл би 1000 USDT бол нэг хүн надаас 1000 USDT худалдаад авахтал би цаашаага надад яах нь USDT байхгүй гэсэн. Тэр хоосорчин гэсэн. Тэгэхээр мэдээж хүний мөнгөний хэмжээ зөвхөн надад нэг хүний хэлж байгаагаар бол доод талдаа 5,000-аас дээшиг ер нь бол 10,000 л гэдэм билээ. 10,000 доллартай тэнцэх USDT байж ижил одоо мерчант болвол эргэлт хийж чаддаг гэж хэлсэн. Гэхдээ үнэн худлааг бол би мэдэхгүй. Энэ мерчантууд сонсож байгаа бол мэдээж мэдж байгаа хэдий хэмжээний хөрөнгөтэй байж ээж эргэлтэнд хийх үгүй. Тэгвэл өөрөө одоо нөгөө нэг хоёр талдаа эргэлт хийж чадах мөнгөгүй байх юм бол мерчант хийх боломж нэгдүгээр байхгүй. Тэрнээс гадна дээр үед надад Binance дээр $1000 төгжчихэж ордог гэсэн чинь саяхан нэг хүн $2000 төгжчихээд одоо мерчант болдог болсон байлээ гэж хэлсэн. Тэгэхээр $2000 төгжнө гэж юу гэсэн үг вэ гэвэл ямар нэгэн байдлаар одоо лойр явагдах магадaltaй эсвэл хүн хуурах магадaltaй би тэрийн дараа нь хэлж өгье. Тэгвэл одоо тэр өөрийнх нь одоо жишээлбэл энэ бол мерчантын хувьд хэлж байгаа шүү. Энэ чинь хоёр хүн байгаа тийм үү? Мерчант буюу одоо энэ үйлчлэгээ үзүүлж байгаа хүн би болохтан зэрэг үйлчлэгээ авч байгаа хүн гэсэн үг тийм үйлчлүүлэгч гэсэн үг. Тэгэхээр хэрвээ үйлчлэгээ үзүүлж байгаа хүн ямар нэгэн байдлаар одоо хуурамч юм хийх юм бол энэ нөгөө нэг Binance дээр төгссөн мөнгнөөс нь одоо хохирлын төлж өгдөг ийм журамтай. За тэгвэл мерчантуудын нөгөө үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс ихэнхдээ алдаа гаргадаг. За энэ дээр би бүр аягүй сайн тайлбарлаж өгье гэж бодож байна. Үйлчлэгээ хүлээж авч байгаа хүмүүс гэдэг маань одоо бид нэр клиентүүд гэсэн. Клиентүүд ямар алдаа гаргадаг вэ гэвэл нэгдэн. За жишээлбэл би нэг 300,000-аар coin авъя гэж бодъё тийм үү? 300,000-аар. Тэгээд одоо жишээлбэл би USDT худалдаж авна гэдэг чинь би энэ мерчант руу 300,000 төгрөг банкныхаа картнаас явуулах нь шүү дээ. Гэхдээ эхний алдаа бол яг 300,000 явуулдаггүй. Жохон дутуу явуулчихдаг. Одоо жишээлбэл 200 төгрөг дутчихдаг нөгөө юу н шинтгэлийн чи хасагддаг юм уу те 200 төгрөг дутаад явуулчих юм бол гүйлгээ хийгддэггүй. За энэ бол луйрдах гэж байгаа юм бол биш тийм ээ. Луйрдах гэж байгаа юм биш. Зүгээр та мөнгөө яс явуулах ёстой. Яг л ерөөсөө 300 бол 300. Илүү ч явуулж болохгүй, дутуу ч явуулж болохгүй. Иймнээс ч болоод гүйлгээ маань гацчдаг. Ягаад гэвэл нөгөө мерчант 300,000-ыг хүлээж авах байтал 200 төгрөг дутуу хүлээж авна гэсэн. Тэгвэл мэдээж мөнгө дутуу хүлээж авсан чинь тэр хүн чинь тань руу USDT гэж явуулахгүй шүү дээ. Тийм ээ. Та мөнгө дутуу явуулсан юм чинь. Гэтэл цаад үйлчлүүлж байгаа хүн маань хүн хуурна гэж бодоогүй. Зүгээр л яах нь хариуцлагагүй анхааралгүйгээсээ дутуу явуулсан гэсэн. Энэ ихний алдаа. За тэгэнгүүт юу эхэлдэггүй гэвэл одоо маргалтаа эхэлдэг. Чи миний USDT-г явуулсангүй гэх. Нөгөө хүн чи мөнгө дутуу явуулсан байна гэл ингээд. За тэгэхээр ийм юм ерөөсө гаргаж болохгүй. Тэгэхээр энэ бол лойр биш байх нь шүү дээ. Энэ бол зүгээр л одоо хариуцлагагүй. Хоёрт нь 15 минутанд амжидаг. Энэ бол хоёр талдаа. Жишээлбэл үйлчлүүлэгч байгаа хүн одоо USDT худалдаж авах гэж байгаа хүн банкныхаа картнаас энэ мерчант руу мөнгөө явуулахдаа 15 минутын дотор амжидаггүй яадаг чинь те ямар нэгэн асуудал гараад эсвэл одоо юу гэдгийг аппликейшн ажиллахгүй эсвэл интернетний үгөө олцоод ингээд 15 минутанд мөнгөө явуулж амжихгүй болвол үйлчлэгээ цуцлагдчихдаг. Гүйлгээ. Яагаад гэвэл та мөнгөө явуулаагүй. Явуулж амжаагүй 15 минутанд. Тэгсэн мөртлөө зарим хүмүүс сандарч мэгдэж гүйжээд 15 минутынхаа дараа 2-3 минутын дараа мөнгөө явуулангууд нөгөө гүйлгээ маань алга болчдөг. Яагаад гэвэл цаг нь автоматар дуусчдаг гэсэн. Тэгэнгүүт дахиад л нөгөө үйл ойлголцох асуудал гарна.
Би чам руу мөнгө явуулсан чи яагаад миний USD-г явуулахгүй байгаа юм гээд. Тэнгүүд мерчантууд чи мэдээчтэй та цагандаа амжсангүй. Тэгээд одоо наад гүйлгээ чинь бүр шинээр эхлэх боллоо гэв. Тэгээд ингээл дахиад нөгөө чатаар бичээд ингээд маргалдаж эхэлдэг. Тэгэхээр энэ босс нэг талын ловер биш, энэ нэг талын хариуцлагагүй явдал. За энэ нөгөө тал. За 3 дахь бас нэг алдаа. Тэгэхээр минутаа одоо нөгөө минутанд амжихын тулд та энэ үйлчлэгээ авахаас өмнө аппликейшн янзлаад интернетээ үзье. Дата чинь байна уу, байхгүй байна уу тий? Би одоо яг 15 минутын дотор энэ хүн рүү мөнгө явуулах ёстой гэдгээ мэдчих ёстой. За 3 дахь нь хамгийн амар түгээмэл алдаа хийдэг юмнууд гэвэл манайхан Binance-д бичсэн овог нэрнээсээ өөр овог нэрээр мөнгө явуулчихдаг. Одоо жишээлбэл дүүгээ гуугаад ч юм уу эсвэл нөхрийнхөө эхнэрийнхээ нэрээр эгчигээ ээжигээ гуугаад энэ хүн рүү 300 мянган төгрөг явуулчихдаг. Тэгвэл эн чинь энэ гүйлгээ хийгдэх. Яагаад гэвэл дөрмөн дээрээ Binance дээр байгаа нэр овгоороо та мөнгө явуулах ёстой. Тэгтэл та хүнээс мөнгө явуулсан бэ. Тэнгүүд мерчант маань таны нэр овгоор ирээгүй байна гэд ингээд дахиад эхэлдэг. Дахиад нөгөө гүйлгээ цэцлэгдэх асуудал гарна гэсэн. За ингэнгүүт энэ бол үйлчлүүлэгчийн талаас 3 дахь алдаа. 4 дахь алдаа нь энд ингээд энэ хөөрхөн жижигхэн ногоон тэмдэгнүүд байгаа биз. Энэ жижигхэн ногоон тэмдэг бол яах нь вэ? Энэ хүн яг өнөөдөр энэ цаг, минут, секундэд онлайн дээр байж юм гэсэн. Тэгтэл хамгийн дээдлийн хүн дээр ногоон тэмдэг байхгүй. Энэ хүн л онлайн дээр байхгүй. Энийг ажиглалгүй тий мөнгөө одоо явуулцдаг. Гэтэл тухайн хүний автоматар тавигдсан ч хийж магадгүй, үгүй ч хийж магадгүй. Тухайн хүн боломжгүй явж иж магадгүй, тийм үү? Интернетгүй газар явж иж магадгүй. Энэ тохиолдолд мэдээд мерчант мөнгө өгж явуулахгүйгээр цаг нь дуусчдаг. Гэтэл энэ бол нэг талаараа мерчантын буруу юм шиг боловч нөгөө талаараа та энэ хүнтэй заавалчгүй яах нь вэ? Онлайнд байна уу, үгүй юу? Ядаж нэг хай майч гэдэг юм уу, сайн уу, манууч гэдэг юм уу ингээд бичээд энэ хүн яг таны мөнгийг хүлээж авахд бэлэн байх ёстой. Тэгэхээр энэ бол 4 дахь алдаа. Тэгэхээр дандаа клиентуудын алдаа байгаад байна шүү дээ. За ийм тохиолдол байдаг. Тэгэхээр энийг ловер гэж хэлж болохгүй. Тэ ловер гэж хэлж болохгүй. Энэ бол цэвэр бидний хариуцлагагүй явдал гэсэн. За тэгвэл одоо дараагийн энэ бай дээр сэл дээр энэ дээр ямар алдаа гардггүй гэвэл та хэрвээ одоо жишээлбэл $300 ч юм уу $100-тай тэнцэх USD-тэй зарах гэж авал таны Binance-ийн балансанд байгаа мөнгө чинь spot гэсэн балансандаа байж ах хэвээр. Тэ? Яг л ерөөсө 300 байх хэвээр, 300 эсвэл $100 л байх хэвээр. Бас л нөгөө дутчих юм бол та одоо юу гэдэг $100-ын захиалга өгчөөд өөрөө $99-тай болвол энэ гүйлгээ бас цуцлагдана. Дахиад нөгөө 15 минутанд амжих. Тэгэл дахиад нөгөө хүн рүүгээ бичиж эхэлнэ. За тэгвэл ийм алдаануудаас болоод хоёр талдаа ийм нөгөө нэг үл ойлголцолоос болоод хоёр талдаа рейтинг буурдаг. За жишээлбэл энэ хүн 97-68% рейтингтэй явж исэн тий. Тэгээд үйлчлүүлэгч клиентийн буруугаас болоод байнга ингээд нөгөө гүйлгээнүүд нь цуслагдаад байвал одоо энэ хүний үйлчлэгээ үзүүлж байгаа нь рейтинг нь буураад байх нь шүү дээ тий. Ягаад гэвэл нөгөө юу гэдэг юу яасан баталгаажсан гүйлгээ хийгдээгүй дандаа дутуу хийгдээд байгаа юм шиг харагддаг. Тэнгүүд мерчантуудын маань яах нь рейтинг нь буур нэг талаас. Нөгөө талаас миний буюу клиентийн одоо рейтинг бас буурна. Би дандаа л ингээл тийм ч алдаа гаргаад, ийм ч алдаа гаргаад, энд ч буруу юм хийгээл, тэнд ч буруу юм хийгээл ах юм бол мерчантууд чинь аяанда мэдэж эхлэв шүү дээ. Миний рейтинг буураад эхэлнэ. Тэгээд ялангуяа мерчантууд одоо юу гэдэг Binance руу бичдэг. Энэ хүн одоо юу яачаа тийм мөнгө дутуу явуулчаад тэгээ одоо заримдаа нөгөө автоматар USDT-ийн орцсон байдаг тэр нөгөө хүн рүү тэгтэл мөнгөнд дутуу байдаг ч юм. Тэгэхээр тэрнээс болоод Binance руу юугаа нөгөө нэг гомдол бичдэг. За Binance руу гомдол бичингүүд нөгөө хүмүүс чи хэн буруу байна гэдгийг нэг талаад шалгаад тэгээ буруу хүн дээр нь арга хэмжээ аавна тийм үү? Тэгэхээр
Хүмүүс ингэж ойлгоод байдаг. Яг одоо нөгөө нэг юу гэдэг те энэ энэ буруу юм болчихсон надад мөнгө нэрсэн чинь би энэ хүнтэй эргээ тооцоо хийхгүй гэл ингээ хаягчна гэж бодож байгаа. Үгүй таны паспорт, таны нэр аваг, гэрийн хаяг бүх юм чинь байн хэсэг байгаа учраас та хаашаа зугтаж чадахгүй. Тэгэхээр энэ дээр аль ч талаасаа хоёр талаасаа хариуцлагатай байж ээж энэ олон улсын энэ мөнгө сольдог энэ аргыг олон улсын энэ мерчант гэдэг үйлчилгээг зөв авч сурах хэрэгтэй юм байна. За дараагийнх нь нэг анхааруулах юм бол одоо энэтэй холбоотой ловер гарч ирж байна. Маш их хэмжээр ловер би Facebook групп дээр бичсэн байгаа. Яагаад гэвэл маш олон хүмүүс өөрийнхөө банкны картыг үл таних хүмүүст ашиглуулж байна. Энэ бол маш буруу. Та хэрэгт орно. За яагаад гэвэл би энэ Binance бирж дээр банкныхаа картыг, нэрээ, овго, гэрийнхаа хаягийг бүх юмнуудаа баталгаажуулдаг. Тэгэхээр би бол хаашаа цугтаж чадахгүйгээр одоо энд яах нь verification хийлгэсэн байна. Гэтэл ямар нэгэн буруу аргаар мөнгө олох гэж байгаа хүмүүс биднээс одоо энэ монгол хүмүүсээс гуйд юм байна. Та надад тэдэн USDT аваад өгчээч Binance-аас. Тэ би одоо ямар нэгэн шалтгаан хэлдэм бэ. Тэ би тийм шалтгаанаар чадахгүй байна гэв. Тэгэнгүүт манайхан зөвшөөрч тийм. За яг та надад нэг одоо бага мөнгөөр хийлээ тий 2000 USDT аваад өгч би танд шагналт нь одоо 200 нөгөө 100 нөгөө 50 нөгөө ч гэдэг. Тэнгүүд манайхан их гинэн байд юм. Тэгээд аваад өгч тий $50 хаачин гэв. Ингээд аваад өгчдөг. Тэгтээ аваад өгөхдөө та тэр USDT-гээ тэр хүн рүү явуулна тийм үү? Тэгтээ та хизээш тэр хүнийг хэн бэ гэдгийг мэдэхгүй. Яагаад гэвэл энэ койны ч нэг онцлог нь тэр тийм хэн рүү явуулж байгаа гэдээ бид нэр мэддэггүй. Яагаад гэвэл койны хаягаар л явуулждаг. Хэрвээ тэр хүн чинь өөрөө wallet-тэй юм уу? За одоо жишээ Trust ч юм уу эсвэл өөр тэгээ энэ нөгөө нэг бичиг баримтын баталгаа хийдэггүй платформ, бичиг баримтын баталгаа хийдэггүй төр өвчтөй болвол тэр луг авчдаг. За гэтэл тэр маань буруу аргаар орж ирсэн мөнгөний гүйлгээг та туслаад хийгээд өгсөн бол хэн буруудах вэ? Нөгөө Binance дээр бичиг баримтаа баталгааж өгсөн хүн л буруудан. Тэрнээс хүлээж авч явах хүн буруудахгүй. Тэгэхээр энэ дээр би дахин анхааруулж байгаа. USDT гэдэг stable coin-ийн нэг актер хэцүүн. Тэгээ яг одоо доллар шиг нөгөө нэг дээшээ доош үнэ буудаггүй ийм stable coin учраас энүүнийг хүмүүс ийм муу юмд хэрэгэлдэг. Жишээлбэл одоо биткойн авчигвал биткойн чи гинтхэн унчвал тэр хүн чи мөнгө алдчихин тийм үү? USDT тийм байхгүй. 100 л 100 гараал байж байна. За нэг жоохон 99-99-тэй юм 99-98-тай байна. Тэгэхээр сүүлийн үед маш их ийм ловерт орж байна манайхаа. Манай одоо монгол хүмүүс банкныхаа картыг ашиглуулж тэгээд нэг 2 өнөөдөр маргааш энэ ганц $50-100 болж одоо өөрөө хэрэгт орох үе таалгаа нээж байна. Яагаад гэвэл тэр танаар USDT ахуулж байгаа хүний мөнгө нь ямар аргаар орж ирсэн гэдгийг та мэдэхгүй. Мартаж болохгүй. Энэ мөнгө хууль ёс юм уу, хууль бусаар орж ирсэн байхыг та мэдэхгүй учраас хууль бусаар орж ирсэн мөнгийг та USDT болгож хүнд өгж болохгүй. Тэрийг мэдэхгүй учраас. За тэрнээс биш за яхта цаа маань асгарч байна. Яг л буруу юм хийвэл ингээд яхта цаа шиг маань асгарна. За тийм болохоор энэ сүүлийн үед болж байгаа ийм ловерийн талаар би айгүй тодорхой групп дээр бичсэн байгаа. Энэ ихний одоо ловерт оролцож байгаа юмнууд байна. Хоёрт нь манай хүмүүс дандаа USDT-гээр янз бүрийн одоо сэжиг бүхий тэгээ ийм одоо платформ руу мөнгө оруулж байна. Сэжиг бүхий гэж юу гэвэл таны өмнөөс арилжаа хийж өгөөд тэгээ танд ашигч өгнө гэсэн ийм юмрууд их орж байна. Өнөөдөр өглөө хүртэл надад нэг хүн бичиж байна. Тэгэхээр юу гэсэн үг гэвэл миний өмнөөс хинч арилжаа хийж өгөхгүй. Нэгд. Хоёрт тэр ловерийн хүмүүс яадгүй гэвэл миний өмнөөс арилжаа хийж өгөөд ашгийг гаргаж одоо нөгөө худлаагаас өндөр үнэтэй дүн харуулчаад тэгээ тэрнээсээ
энэ мөнгө авахын тулд энэ одоо coin USDT гэж гэдэг юм авахын тулд та шимтгэл төлнө гэж худлаа ярьчаа. Тэгээ шимтгэлийн төлөнгүүд өгдөггүй. За энэнд яагаад тэгвэл та энэ USDT-г яриад инегвэл манайхан одоо тийм хуурамч платформ руу мөнгө явуулахдаа дандаа USDT-гээр мөнгө гаргаж өгч. Тэ? Эн чинь нөгөө л юм чи хэлээ да. Тийм болохоор ерөөсө сүүлийн үед Binance Bridge руу маш эрчимтэй одоо бүртгүүлэлт хийгээд маш эрчимтэйгээр ийм мерчантууд болоод болох гэсэн одоо ийм хүсэл ирж байна гэсэн. Энэ юутай холбоотой гэвэл одоо жишээлбэл ловерчд маань гол төлөв энэ биржүүдээс эсвэл одоо хуурамч юмнуудаа стейбл койноор хийдэг. Тэрнээс биш яг та өөрөө суралцсан байх юм бол энэний одоо юг яг нь хор хөнөөлийн өөрөө мэддэг байх ёстой. Тийм ээ. Тэгэхээр сая миний түрүүчийн хэлсэн ловерт оролцохгүй байхыг би дахин санал болгож байна. Яагаад гэвэл ерөөсөө сүүлийн үед бичиж байгаа хүмүүс ингээд мөнгө авах гэсэн. Тэгээд мөнгө авах гэсэн чинь намайг одоо тийм мөнгө явуул USDT тэдэг явуул гэсэн. Би $300 одоо тэнцэх USDT явуулсан чинь нөгөө хүн чинь дахиад одоо чиний нөгөө $300 тэнцэх USDT чи өсөөд $20,000 болчлаа, $10,000 болчлаа. Одоо та энийг авахын тулд $2,000 USDT явуул гэж юм. Гэт ингээд бичээд идэм бэ. Тэгэхээр энд оролцож болохгүй шүү. Тэгээ та нар зүгээр мөнгөө л алдна. Одоо нэг жоохон ухаантай туршлагатай болох ёстой, суралцах ёстой гэж би хэлээд байна. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг би хэлээд өгчлөө. Тэгээд энэтэй холбоотой өөр одоо ямар нэгэн P2P 2-той холбоотой юмнууд дээр маш их болгоомжтой байхгүй бол энд яагаад гэвэл энэ P2P 2 гэдэг маань өөрөө stable coin-оор л одоо янз бүрийн жишээлбэл одоо Монголд ингээл BTC гэх юм бол одоо ингээ хардаа та нар байхгүй. BN гэх юм бол байхгүй. Ethereum гэх юм бол байхгүй. Ганцхан USDT байгаа. За энэ ч гэсэн баг байхгүй бах тийм. Тэгэхээр чин энэ нэг талаар айгүй сайн үйлчлэгээ юм шиг боловч нөгөө талаар одоо leverage хийдэг хүмүүсийн үе таалгын нээж өгдөг хэрвээ та нар мэдэхгүй бол. Тэгэхээр энэ дээр жоохон яах нь болгоомжтой хандахгүй болвол муу юм руу энэ USDT гэдэг stable coin-ыг явуулчаад эсвэл муу юмнаас USDT гэдэг coin-ыг авчаад дараа нь хэрэгтэй хөвгт оролцох бай. Тэ? Тэгээ хэрэгтэй хөвгт оролцсон гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хин буруутай болох уу гэхээр энэ Binance Bridge-ээс оруулж гаргаж өгч байгаа хүн л буруутай болно шүү дээ. Ягаад гэвэл та нар энэ дээр баталгаажуулалт хийлгэсэн учраас. Нөгөө цаа талд хүлээж авч байгаа тэр хувийн платформуд, хувийн аппликейшнууд, хувийн wallet-нууд бол ямар ч хариуцлага хүлээхгүй. Ягаад гэвэл бид нэр тэнд ямар хүн байгааг мэддэггүй. Энэндээ л гол нь. За бүгдэнд нь амжилт баяр таа.